Архангай аймгийн Эрдэнэ мандал сум бол эртний монголчуудын түүх соёл, нүүдэл суудлын үн цэнтэй өв бүхнийг өөртөө хадгалсан ариун дагшин газар. Түүхчдийн үзэж тогтоосноор манай сумын нутагт эртний Хүннү, Эхнэрүүн, Сянби, Түрэг зэрэг язгуурын монголчууд Түрэг угсааны овог аймагуд нутаглаж эзэн Чингис хааны төвийн түмэн суурьшиж байсан гэдэг. Тэр бүх түүх дурсгалын дотор бидэнд төдийгүй Төв Азийн түүхчдэд танил дотно болсон Хар хул хааны балгас онцгой суурийг эзэлдэг. Тэр хотын туурийг судлаачид 1360-аад оны үед босгосон хэмээн үздэг билээ. Зарим нэгэн судлаачид тэр бүхнийг эхэл бодиттой баримтжуулж элбэг нэгүүлсэгч хааны үетэй холбон тайлбарласан ч бий. Сонсдог ном Эм бүхэд байршлаа.